За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нь өнөөдрийнхөө уншлагаар no contact reading буюу харилцаа холбоогүй байгаа хүний талаар уншиж өгнө. За тэгээд энэ хүн таны X байж болно, тодорхойгүй харилцаатай байж байгаа холбогдгоо эзэн хүн чинь ээж болно. За тэгээд тухайн хүнийтэй нь одоо таны талаарх жинхэнэ тэр дотроо нуудаг те одоо чин сэтгэлийнх нь таны талаарх бодол мэдрэмж хэлэх гэсэн үг байна уу те тиймэрхүү зүйлийг үзэж өгнө үү. За тэгээд энэхүү уншлагын нэмэлттэй илүү дэлгэрүүл. За тэгээд нэгдүгээр группийн нь болохоор энэ хүзрийг сонгоно. За сайн хараад байгаарай. За хоёрдугаар групп маань болохоор энэ хүзрийг сонгоно. За гуравдугаар групп нь ийм галтай зүрх. Гал асж байгаа юм зүрх. Ийм хүзрийг сонгоно. За тэгээд та бүхэн маань өөрийн хамгийн татагдж байгаа таалагдж байгаа хүзрөө сонгоод тэгээ бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу? Манай нэгдүгээр группийн маань тавтай морил. За одоо хэдүүлээ. Юу гэсэн утгатай нь үзье. За энэхүү үзрээс болохоор нэлээд бас хамтдаа дурсамж бүтээсэн удаан үерхсэн юм уу те? Нэг нэгнээ удаан хайрлсан хамтдаа удсан хүмүүс манаас үзүүлж иж болно X-тэйгээ эсвэл тэр тодорхойгүй харилцаанд байсан хүнтэйгээ нэлээд бас дурсамж бүтээлсэн ийм хүмүүс маань байгаа болов уу гэж бол харж байна. За тэгээ энэ таарч байвал та бүхэн маань бичлэгээ үзээрэй. За одоо хэдүүлээ таны үзүүлж байгаа хүний чинь одоогийн энерги юу нь ямар байна вэ гэдгийг хэдлээ үзье. Юу хийж ийн яаж ийн хийж ин тэ сонирхолтой байгаа. Тэрийг харъя. За манай нэгдүгээр группийн үзүүлж буй хүн нь харилцаа холбоогүй байгаа хүн нь холбогдохгүй байгаа хүн нь манай нэгдүгээр группийн үзүүлж байгаа холбоогүй байгаа хүн нь миний одоогийн байгаа байдал юу вэ? Одоогийн байгаа байдал, одоогийн энерги. Вау. За яг одоогийн энерги гэдэг юм бол нэлээд ажилдаа төвлөрсөн. Өөрийгөө айгу дайчилж байгаа энерги бол харагдаж байна. Four of Pentacles. Энэ бол илүү одоо мөнх санхүү өөрийнхөө амьдралыг дэвшлүүлэх ч юм уу те. Ажил төрөл дээр айгу их анхаарч байгаа хүн байна. Одоо successтэй өөрийн амжилт ажил дээр одоо манлайлах тэр хүсэл гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлнээ айгу буцаасан магадгүй айгүй амбицтай хүн байгаах та тийм нь үзүүлж байгаа хүн. Дэнүүний тухайд бол ерөнхийдөө ингэж хичээж ажиллаж байгаа нь бас өөрийнх нь нүрэг хариуцлагатай их холбоотой харагдаж байна. Одоо гэр бүлийнхаа өмнө те өөрийнхөө өмнө асар их үүрэг хариуцлагыг үүрж явдаг. Ийм хүн юм даа гэж бол харагдаж байна. Тэгээд яг одоо бол маш амжилттай байгаа, өөртөө итгэлтэй байгаа. Ийм хүний нэрэг маш их ажилдаа төвлөрж байгаа. Ийм хүн байна. Тэгвэр энэ хүн биш дээ. Ингээд харахад нэлээд галын нэрхтэй байж болно. Одоо хоньны орд, арслангийн орд, номын орд. За мөн айгуу тэгэж одоо практикалтай энэ ажил амьдрал дээр их анхаардаг төрлийн хүн учраас бас газрын орчтой хүн байж болохоор харагдаж байна. Хүрээ ордны нэр бас нэлээд гарч ирж байна. Ер нь бол одоогийн одоо төвлөрсөн байгаа энерги гэх юм бол тий яг өөрийнхөө амжилт өөртөө нэлээд одоо анхаарч байна гэсэн үг бол харагдаж байна. Одоо жинхэнэ нөгөө хүч чадал ир зориг энэ бүхэн нь амтагдсан тий өөртөө итгэлтэй. Одоо бусдад айгүй нөлөөлж байгаа ийм энерги бол гарч ийн. Яадаг ч гэсэн ажил амьдрал бол хитайхан байна тий. Одоогийн байгаа энерги бол ийм байна. Хэдлээ одоо таны талаар юу гэж бодож ийн гэдгийг үзье тий. За ажил амьдрал бол гайгүй. Хэдлээ илүү энэ үний одоо таны талаарх бодол мэдрэмжийг үзнэ. За манай нэгдүгээр группийнхний үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийнхнийг юу гэж бодож байна? Холбоо харилцаагүй байгаа хүн нь юу гэж бодож байна?
Манай нэгдүгээр группийнхны үзүүлж би маш баярлалаагүй байгаа үнд манай нэгдүгээр группийнхнийг өгч бодож байна. За манай нэгдүгээр группийнхны үзүүлж байгаа нь манай нэгдүгээр группийг өгч бодож байна. За нилээн холимог нэрэг бол гарч байна. Тэгээ энэ үнээс яг ингээд барьцтай барьж авах мессеж гэхэд жоохон ингэж хэцүү байгаа дээ. Нилээн бас олон замтай хүн байж биш болно. Эсвэл ингээд айгүй хурдан хувирдаг нэг өдөр айгүй одоо эргэж одоо тань руу бичих хүсэл нь ундраад те одоо таныг санаад нөгөө өдөр нь болохоор тэр ажил амьдрал янз бүрийн карьераа анхаараад ч гэдэг юм уу. Нилийн докторгүй нэрхтээ хүн байна гэж бол хэлнэ. Тэгээд энэ дээр бас Night of Wands гарч ирж байна. Жоо хөнгөндөө эргэлзээтэй хүн байна гэж бол харагдаж байна. Тэгээд угаасаа одоо хэдүүлээ таны талаар асуусан шүү дээ. Тэгэхэд таны талаарх бодол бол яг ингэж одоо хэлэхэд жоохон хэцүү. Таны талаар догтлсон тэр одоо хүсэлтэй таныг их бодол санагалзах тэр сэтгэл гэдэг юм уу ийм зүйл бол байгаа унтраагүй. Гэхдээ айгүй ойлгомжгүй байна энэ хүн. Магадгүй одоо та энэ ярилцааг айгүй дуусгасан байж болно. Энэ хүн ингэдэг нэг юм толгойг нэрвүүлээд орхицсон юм шиг эсвэл одоо та хоёр өөрөө өөртнийхөө одоо юу гэдгийг толгойг ингээд эргүүлсэнтэй одоо үйл ойлголцлоос болоод те нэг талтаа ингээд хоёр бие биендээ айгүй хоёр талтаа одоо нэг нэгэндээ айгүй хайртай одоо сэтгэлтэй мөртлөө яг ингээд ойлголцоод одоо тэр эгогоо даваад те яг үнс чин сэтгэлээ сайн ярилцаж ойлголцоогүй хүмүүс юм болов уу гэж бол харагдаад байна. Яд гिचсэн энэ үний зүгээс бол маш их тийм эргэлзээтэй энерги бол гарч ирж байна. Таныг их тэр дотоод сэтгэлдээ дотоод хайр хүсэл сонирхол таныг бодох тэр бодол таны талаарх одоо тэр тантай хамтаа хүсэл гэдэг юм уу? Ийм зүйл бол маш их ундарч байгаа тийм нэрг бол байна. Гэхдээ энийг айгуу тэгж өөрөө зогсоогоод байгаа тий. Энийг ингэж энэ одоо хүсэлтэд захирагдаад шууд тань руу ингээд бичин гэдэг тийм бодлоо айгуу тэгж дарж хориод байгаа тийм нэрхтэй хүн байна гэж бол хэлэхээр байна. Яг үнэн чин сэтгэлээ маш сайн дарж чаддаг гэх юм уу? Яг ингээд дотоод хүн болохоор яг ингээд юу хүсэж ин те түүнийг хиймээр байгаа боловч ямар нэгэн нөхцлөөс гэдэг юм уу? Миний харж байгаагаар бол таныг одоо сайн ойлгоогүйгээс ч юм уу те таны сэтгэлийг сайн мдэггүйгээс болоод айгу бие барьж хориод ижиж болохоор тийм нэрг бол гарч ирж байна гэж бол хэлэхээр байна. Одоо буцаж очлоо гэхэд те энтэй болж бүтэхгүй ч юм бэлүү гэж айгаад байгаа юм шиг. За энэ дээр бас ийм холын харилцаанд байгаа хүмүүс бас үзэж ийж болохоор харагдаж байна. Агуун докторгүй нэрг байгаа байхгүй. Тэгэхээр холын харилцаанд байгаа хүмүүсийн мань хувьд болохоор энэ хүн хол байгаа учраас тийм ингээд дандаа хамт байж чадахгүй учраас одоо би айгуу сайн дараад та одоо тэр хүсэл сонирхол таныг их сэтгэлээ айгуу сайн дарж өөрийгөө одоо барьж хорж байгаа байж иж болно. Одоо угаасаа нэгэнд ингээд хамт байж чадахгүй юм чинь энэ сэтгэлээ ингээд бариад төвчээд мартидаа гэж бодож байгаа. Тийм байх боломжтой харагдаж байна хол байгаа хүмүүсийн хувьд. Агуу тийм. Үнэн чин сэтгэлээ маш их нууж байгаа энерги байна. За одоо хэдүүлээ юу яа. Жинхэнэ тэр дотоод одоо сөүлнээсээ тий тэр сүнснээсээ таны талаар яг юу гэж бодож ийн вэ? Тантай өрн яг ямар байхыг хүсэж байгаа юм те одоо хүний тэр эго, айдас, эргэлзээ, бардам зан тэр бүгдийн цаана нуугдж байгаа яг тэр жинхэнэ хүнэн те хүний яг жинхэнэ чин сэтгэл нь яг юу гэж хүсэж байгаа юм те таныг өрн юу гэж харж боддгийг тэрийг нь хэдүүлээ илүү үзье. Таны талаарх яг жинхэнэ гүн гүнзгий бодол мэдрэмж тэр юу вэ гэдгийг харъя. Одоо яг юм одоо холын зайн харилцааны тэр байгаа те хамт байх боломжгүй энэ төр хүмүүсийн маань хувьд тэр бүх зүйлийг алгасаад яг
чин сэтгэл нь юу юм бэ те тэрийг харъя. Тэгвэл ингээд хүмүүс ихэнхдээ одоо юу яадаг? Ингээд нөхцөл тавьчихдаг те энэ хүн ийм учраас ингээд одоо хайрлаж чадахгүй юм ч гэдэг юм уу те энэ хүн ингээд байгаа учраас ийм байна тийм байна гэд яг тэр нэг чин сэтгэлийн дотоод хүсэл нь болохоор шал өөр идэг штэ те тэрийгээ бүр ингээд заримдаа дараад нууцсан хэлхээ сайдаг өөрөө бүр мэдхгүй ойлголж байна те одоо яг тэр нэг хүний жинхэнэ тэр дотоод сүнс те тэр хүн тэр зүйл нь юу гэж харж байна таныг. За дотоод жинхэнэ хүн нь тэр зүйлээс нь өгч байгаа мессеж юу вэ? Wow, 12 cups. Маш гой гой нэр гарч ирж байна. Яг тэр дотоод сүүлнээс нь өгч байгаа мессеж юу вэ? Wow, Queen of Cups. Seven of Pentacles. За тэгэхээр энэ үний хувьд бол яг дотроосоо одоо чин сэтгэлээсээ таныг юу гэж харж ийн тантай өөр нь ямар байгаа юм те энэ зүйл нь амар гоё тодорхой харагдаж ийн таныг өөрийнхөө soulmate нь одоо яг хүсч мөрөөдж исэн хүн нь мөн гэж бол боддгийм байна. Тэгээд тэгж мэдэрсэн байна те тийм зүйл бол байна. Тэрийг айгу ингээ хавд арсан хүн байна гэж бол харагдаж ийн те түрүү үзэхэд угаасаа тэгж гараагүй штэ. Тэгэхээр энэ үний хувьд бол таныг маш тийм халамжтай, хайр дуран, маш тийм гоё зөөлөн хүн гэж бол хардгийм байна. Имзэгхэн, нандин. Тэгээ өөрийнх нь хувьд бол та маш тийм одоо онцгой хүн гэж бол харагдаж байна. Та хоёрын яг ингээд угаасаа ингээд нэг тийм одоо юу гэдэг юм бэ? Мэдрэмжэндээ энэ ингээ хөдрүүдийг уншиж байхад ингээ мэдрэмж гэх юм бол танд бол дотроо маш их сэтгэлтэй, хайртай хүн. Таныг бол яг өөрийнх нь жинхэнэ хосон за энэ айн гэж бол хараад байна, хардгийм байна. Одоо яг тэр сүнсэн те яг тэр дотоод жинхэнэ хүн нь бол таныг маш их үнэлж хайрладаг. Тэгээ энэ харилцааны төлөө айгүй их тэмцэхийг хүсдэг гэсэн зүйл бол гарч ирж байна. Гэхдээ энэ хүнд нэг тийм үүрэг хариуцлага гэдэг юм уу? Магадгүй одоо нийгмийн дарамт шахалт эсвэл угаасаа хэлсэнтэй энэ дээр бас хоол зай байж болохоор харагдаж байна. Хоол зай эсвэл одоо үүрэг хариуцлага нийгмийн шахалт гэдэг юм уу те яг өөрийнх нь чин сэтгэлээс хамаараагүй ямар нэгэн гадны нөлөө энэ хүнийг ингээд өөрийгөө барьж хорохт нь одоо танаас ингэж холдох те тантай ингэж байхгүй байх тэр одоо зүйлийг өгөөд байна те одоо таныг сонгох гэхээр ягаад ч юм цаанаасаа болохгүй байна. Энэ нь одоо хоол зай эсвэл үүрэг хариуцлага те одоо гэр бүлийн дарамт шахалт эсвэл одоо үл ойлголцолч гэдэг юм уу те яг энэ хүний чин сэтгэл нь бол тантай хамт байхыг хүсэж байгаа. Нөгөө талдаа нэг юм гадны нөлөө энэ хүн ингээд нөлөөнөөс болоод таныг сонгож чадахгүй байгаа. Ийм нэрийг айгүй тод гарч ирж байна. Тэгээд энэ хүн бол чин сэтгэлийнхаа гүнд бол таныг хизээж орхиогүй. Илүү одоо энэ харилцаа ингэж аварч хамгаалж үлдээж таныг сонгож ингээд тантай урт хугацааны юм бол харахыг чин одоо зүрх сэтгэлдээ бол хүсэж байгаа. Тэгээд ингээд энэ харилцааны асуудал тийм ээ болохгүй байгаа зүйлс энэ бүгдийг орхихыг давж гарахыг гэдэг юм уу? Маш хүсэж байгаа энерги. Өөрийнхөө одоо сэтгэлийг яг бүрэн одоо хүлээж аваад тий яг таны төлөө тэмцэх. Одоо тэр зүйл нь жоохон тутмаг байна. Яг чин сэтгэлд нь тийм хүсэл сонирхолтой ингээд таны төлөө гих тантай хамт авах хүсэл таныг үнэлэх үнэлэмж бол маш их байгаа боловч тэрийг яг ингээд нэг юм гаргаад ирчих гэхээр те тэрийг яг дагаад чин хүслээ дагаад тантай хамт байх гэхээр айгуу садаа бол байна. Тэгээд ихэнх хүмүүсийн маань хувьд бол энэ хол зай байх боломжтой. Тэгэд бас илүү юм гэр бүл байж болно. Ажил амьдралын онцлогч гэдэг юм уу? Маш тийм гадны нөлөө бол байна. За хэдүүлээ энэ өөр те хол зайгаас өөр юу нөлөөлөд байна гэдгийг харъя. Ингээ чин сэтгэлээ энэ хүн даах гэхээр юу садаалаад байгаа вэ хэлж өгөөч.
Манай нэгдүгээр группийнхны үзүүлэлт би айгүй ихээр буучлаа. Манай нэгдүгээр группийнхны үзүүлэлт би хүнд нэгдүгээр группийнхныг сонгоход юу садаа болоод байна? За ойлгомжтой. Урдны хайр сэтгэлийн шарах байх боломжтой харагдаж байна. Өмнө нь ингээд энэ хүн буруу сонголт одоо гэр бүлийн тал дээр хийжсэн байж болно. Энэ хүн магадгүй одоо зарим хүмүүсийнх нь хувьд энэ чинь нөгөө одоо коллектив уншлах штэ тий. Яг хувийн уншлах биш учраас одоо олон талаас нь яриад байгаа. Гэхдээ ерөнхийдөө штэ тий энэ хүн өмнө нь айгу урт хугацаанд өөр хүнтэй үерхжсэн эсвэл гэрэлжсэн тий юм буруу сонголт хийгээд тэрнээс айгүй айгаад байгаа болтой харагдаж байна. Магадгүй өмнө нь энэ хүн чинь үр хүүхэдтэй байгаад те одоо хүнтэй суугаад хүүхэдтэй болоод одоо тэр одоо гэр бүлийнхаа өмнө хариуцлага хүлээгээд те хүүхдийнхаа өмнө хариуцлага хүлээгээд ч юм уу айгүй их тэгэж бодит зүйлээр анхаарат байна гэж гарч ирсэн шүү дээ те ажил амьдрал одоо мөнгө санхүү дээр маш их анхаарат байгаа хүн бол гарч ирсэн. Тэгэхээр энэ үний хувьд бол нэг тийм гэр бүлийн үүрэг хариуцлага одоо хүүхд мөхтэй бол тэр хүүхдийнхаа өмнө хүлээх хариуцлага тийм ээ. Тэгээ өмнө нь ингээ алдчихсан энэ төр хүмүүс ахаа бол энэ хүн тийм алдааг дахиж давтахыг хүсэхгүй байна. Яг одоогоор одоо бэлэн биш байна гэсэн зүйл те. Яг ингээд одоо энэ нэг өөр нэгэн харилцаа илүү юм нэг өмнөх буруу сонголт ийм гомцсон салсан те. Мууцсан ирээдүггүй ийм нэгэн орхиж явуулж чадахгүй байгаа гэдг юм одоо ингээд дуусгаж чадаагүй ямар нэгэн юм харилцаа энэ харилцаанд байна гэж бол хэлэхээр нь одоо энэ үн чинь өөр ямар нэгэн харилцааг хараахан дуусгаж чадаагүй те ингээд одоо хамт байхаас өөр аргагүй ч юм уу одоо тэг хүүхдээ бодоод эсвэл одоо салсан ч гэсэндээ ингээд хүүх шухтны үүрэг хариуцлага нэтэрээ иймэрхүү зүйл байгаа юм шиг л харагдаж байна. Тэгээд яг одоо дахиад ингээд хүнтэй суулаа гэж бодоход те энэ хүн маш их одоо юмыг бодох шаардлагатай болох ч юм уу те одоо дахин алдах үе гэсэн айдас одоо хараахан бас бэлэн биш байх байдалч гэдэг юм уу те одоо удаан хугацаанд ингээ өөр нэгэн хүнээс салчаад ингээд шууд дахиад бас урт хугацааны харилцаанд орох боломжгүй одоо бэлэн биш энэ хүмүүсээс байгаа шүү дээ тий. Жохон нэг тийм зүйл бол гарч ирээд байна. Хол зайнаас гадна тий хол зайнд биш байгаа хүмүүсийн маань хувьд бол энэ хүний өнгөрсөндөх хайр сэтгэлийн холбоо буруу алдаа гэдэг юм уу ийм зүйл бол байна шүү. Тэгээд энэ хүн ингээд нэг тийм гарч чадахгүй байгаа нэг тийм харилцаа гэдэг юм уу гацаа энэ харилцаанаас өөр байгаа дэн тэгээд энэ зүйл ингэж энэ үнийг хоош нь чангаагаа татаад те үүрэг хариуцлага үүрүүлээд ингээд нэг өөр юм бодох шаардлага үүсгээд байгаа учраас энэ өөртөө чинь байгаа харилцаанд ингэж тэгэхээр одоо анхаарал хандуулах яг боломж гэдэг юм уу тийм зүйл бол алга. Яг үндэ бол чин сэтгэл байгаад байгаа боловч яг ингээд бодит байдал дээр өөрийг чинь сонгох гэхээр боломжгүй байна гэсэн нэг тийм юм гарч ирж байна. Тэгэхээр энэ үний яг сэтгэлд бол эргэлзэх хэрэггүй те тэр чин сэтгэл одоо сүнснийх нь хүсэл гэдэг юм уу энэ зүйл бол таныг сонгохыг маш их хүсэж байгаа. Гэтэ яг бодит байдал дээр те энэ яг амьдрал дээр гэдэг юм уу энэ бидний одоо амьдраад байгаа энэ орчин нөхцлөөс хамаарад нөхцөл байдлаас хамаарад энэ хүн өөрийг чинь сонгох гэхээр чадахгүй байна. Айцтай байна, хошоо суугаад байна. Тэгээд илүү өөр зүйлд анхаарах шаардлагатай болоод байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд чин сэтгэлийн хүсэлтэй таныг гих тэр дотроо яг боддог бодол бол үнэхээр гоё. Тэр магадгүй нэлээ одоо сөүлмэтүүдтэй заяаны анууд байх боломжтой харагдаад байна. Энэ хүний мэдрэмжээрч тэртэй хөзрөөсч тэр өгж байгаа мэдрэмж нь гэх юм бол илүү заяаны анууд байх боломжтой харагдаж байна. Одоо яг ингээд заяаны хань гэхээр одоо юу гэмээр ч юм дээ. Миний л бодож байгаагаар бол ингээд олон одоо тий боломжтой сонголтууд гэдэг юм уу тийм хүмүүс бол байдаг тий. Тэгээ та бол одоо тэр сонголтын нэгэ гэж бол энэ хүн чинь хараад байна. Зарим тохиолдол яг ингээд одоо цор ганц ингээд суух хэвээр хүн
гэж байдаг байх. Зарим тохиолдолд ингээд магадгүй twin flame ч юм уу те karmic soulmate гэдэг ингээд олон бас юм гэрлэх боломжтой хүмүүсээс байдаг байх гэж би бол хувьдаа боддог. Тэгэхээр энэ хүн бол ингээд таны гэрлэх боломжтой урт хугацаанд ингээд хамт байх боломжтой хүн байж болохоор харагдаж байна. Энэ харилцаа нэг л болж өгөхгүй байна да. Тэ? Гадны нөлөө бол байна. Хүслээр л болохгүй байна да. Ийм юм бол харагдаж байна. За тэгээд нэмэлтээр хэдүүлээ та энэ өнрүүгээ төрүүлж холбоо хариул яах вэ те гэдгийг үзнэ. Хоёрт нь болохоор энэ хүн эргэж ирэх одоо тань руу очих бодол байна уу те ойрын нэг сарда тань руу холбогдож эргэж ирэх үү. За гуравт нь болохоор та хоёрын ингээд энэ холбоо, энэ хайрын холбоо те энэ сүнсний холбоо чинь бүрэн дуусна уу эсвэл одоо энэ холбоогүй байдал чинь төр зуурах уу гэдгийг үзэж өгнө те та хоёрт маань ирээдүйд дахиж байна уу гэдгийг харнаа гэсэн үг. Тэгээд нэмэлтээр зөвлөгөөг нь үзээд болно. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. За сайн байцгаана уу манай 20 дугаар группийн манавтай Марил тавх маань энэ үзрийг сонгосон. За тэгээд юу гэж ямар утгатай гэдгийг харъя. За нууц шүтэмшрэгч гэдэг чинь. За тэгэхээр манай энэ үзүүлж байгаа хүмүүс маань магадгүй одоо энэ үзүүлж байгаа хүндээ чин сэтгэлээс илэрхийлж амжаагүй одоо холбогдохоо болсон тэг хүмүүс ижиж болно. Эсвэл нөгөө талдаа таны үзүүлж байгаа хүн чинь яг тань чин сэтгэлээ хэлж чадаагүй те илүү гүн гүнзгий сэтгэлтэй мөртлөө одоо гаргаж хэлж байгаа тэр зүйл нь яг чин сэтгэлийн үгсээс биш байсан байж болно. Дотроо бас өөрчийн сайн гэдгийг нуугаад яваадсэн хүн байж болно. Эсвэл одоо та байж болно те. Хэлээ тэг илүү дэлгэрүүлээ угаасаа энэ одоо уншлагаар энэ хүний яг жинхэнэ таны талаарх бол мэдрэмж гэдгийг үзэж байгаа. За одоо хэдүүлээ хамгийн эхлээд таны үзүүлж байгаа хүний чинь одоогийн байдал нь юу ямар байгаа юм бэ те ажил амьдрал дээр анхаарал байгаа юм уу эсвэл ганцаардаа таныг санаад байна уу гэдэг юм уу тэрийг үзье. За манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь холбоогүй байгаа хүн нь хүний яг одоогийн мэдрэмж те одоогийн энерги одоогийн байгаа байдал юу вэ? Хоёрдугаар группийн үзүүлж бүхнийх нь одоогийн байгаа байдал, одоогийн байгаа энерги. Ямар инээдтэй юм бэ? Инээдтэй ч хинашин. Энэ бүх үзрүүд бүр бүгдээрээ нэг айгу гацааны ойлгомжгүй энергийг илэрхийлж байна. Тэгэхээр энэ үний хувьд бол өөрийнхөө бодол мэдрэмж хүсэл сонирхол хамаг юм ингээд айгу хаагаад байгаа, нуугаад байгаа ийм хүн байна гэж бол харагч. Энэ дээр бас угаасаа ийм нууц шүтэмшрэгч гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ үний хувьд бол ерөнхийдөө айгу тэгэж даруухан юм уу эсвэл айгу юм дуугай хүн таад маань үзүүлж иж болно яг ингээд чин сэтгэлийнхаа үгийг ингээд байн байн гаргаж хэлээл тий. Айгу тэгэж ярилцдаг хүн бол биш ээ. Маш тийм дотгошоо ялангуяа өөрийнхөө энэ нөгөө emotional байдал гэдэг юм уу? Сэтгэл хөдлөлөө маш их нуудаг. Магадгүй энэ хүн ингээд одоо хүүхэд байхаасаа сэтгэл хөдлөлийг жоохон сул доорой тийм угаасаа манай эмэгтэйчүүд нэлийн үзэж байгаа. Ихэнх нь манай эмэгтэйчүүд байдаг. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийг нэлийн үзүүлж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр энэ эрэгтэй хүний хувьд бол одоо аюу тэгж хүчтэй байхыг хүсдэг хүн юм уу? Гадна басаад дээр ингэж айгу хүчтэй одоо хинт ч ингэж татагдаж те хэний ч араас гүүхгүй одоо ажил төрөл дээр ч гэсэн те хинтэйч одоо дундаа орохгүй яг хийх юм хийнж гэдэг юм айгу тийм ястас одоо юмд хандах туртай байж болно. Эсвэл ингээд өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийн айгу сул дорой байдал гэж үздэг учраас маш их өөрийгөө хиндаг хүн байж болох нэ гэж бол харагдаж байна. Айгу нэг тийм илэрхийлэмжгүй дотогшоо ийм энерги байна. Тэгэхээр өөрийнхөө энэ бодол мэдрэмжийг маш их нууж байгаа хүн нууцтай одоо
өөрийгөө айгу дарж байгаа хүний энерги бол гарч ирж байна. Яг одоогийн байгаа байдал бол ямар ч юм үйлдэл байхгүй, гунигтай ийм байгаа энерги байна. Илүү одоо юм урам хугарсан жоох юм доошоо энерги нь одоо юу гэдгийг жоох муди юм уу. Тэгээд одоо жоох юм хэцүү байгаа энерги одоо сэтгэл хөдлөлөө гаргахгүй тий гаднаа бол ингээл яг юм тогтун байгаа юм шиг боловч дотроо нэг тийм урам хугарсан магадгүй одоо хайр сэтгэлд урам хугарчаад байгаа юм. Тийм дотгошоо энерги бол гарч ирж байна. Одоо яг ингээд энэ хүн бол яг одоогийн байдал бол нэг тийм Twilight-ийн Bella шиг гэх юм уу жоох юм депресд орсон ч биш. Тэг санагдаад байна. Одоо ингээд Twilight-ийн Bella ч нь болохоор ингээд Edward-д юуроос юм юу н одоо бодлон уншигддаггүй шүү дээ тий нэг тийм хамгаалалтай байгаад байдаг. Өөрөнгөсөн чадвартай юм. Яг нэг тийм бодлон уншигддаггүй хүн байна гэж бол хэлэхээр байна. За одоо хэдүүлээ юу яа таны талаар юу гэж боддгийм бэ гэдгийг үзье. Тэр илүү тодорхойлж байна. Тодорхойгүй нэрхтэй байна. Тэгээ яг одоо бол юу ч хийх хүсэлгүй, нэг л урам нь хугарсан гонигтай. Хэцүү нэрхтэй байна гэж болохоор байна. Энэ харилцаанаас ч бэ, амьдралаасаа ч бэ те жоон залхацсан юм шиг. Ямар ч үйлдэл байхгүй ийм хүн байна гэж бол харагдчих чинь. За одоо таныг юу гэж бодож байна вэ? Энэ холбоогүй байх хугацаанд таныг юу гэж бодож байна? Дахиад Emperor хэрэгжлээ. King of Cups. За энэ хүн бол ямар ч хүсэл эрмэлзлэл, хүсэл сонирхол юу ч алах уу? Зүгээр л гівтж гин. Зүгээр л ингээл эргэлзээл те. Би энэ хүнд хайртай юм болов уу? Хайргүй юм болов уу? Гээ дагаа юм уу тий? Илүү бас юм юу хүмүүс маань хийж ижил байна. Айгу залуухан дүнгийн хор гарч байгаа юм уу тий? Хайр сэтгэлийг илүү бас таньж мэдэж одоо юм амар туршлагатай энерги гэхээсээ илүү залуу хүний энерги бол гарч ирж байгаа гэж бол хэлэхээр байна. Эсвэл айгу хайр сэтгэл тэгтлээ одоо туршлагатай биш те. Олон хүнтэй уулзаж барьж үзээгүй. Ийм хүн байж болохоор юм шиг. Тэгээд энэ үний энерги бол ер нь л бол танаас нөгөө attachment гэдэг зүйл ер нь жоохон байхгүй харагдаад байна. Яг одоогийн ингээд бодол гэдэг юм бол те. Айгу өөртөө эргэлзээд байна юм уу? Танд хайртай ч юм шиг, хайргүй ч юм шиг. Өөрийгөө сайн мэдэхгүй байгаа ч юм шиг. Тийм бол харагдаж байна. Тэгэд энэ үнээс нэг тийм залхуу энерги гарч ирээд байгаа байхгүй ингээд одоо хүний араас ингэж хөөцөлдөхтэй одоо хайртай хүнийхээ араас явах хайртай хүнийгээ гуйх ингээд чин сэтгэлээ дагаад чин сэтгэлийнхаа төлөө ингэж явах те ийм зүйл нь айгуу тийм унтраалттай байна гэсэн үг. Тийм юм бол харагдаад байна. Энд дээрээс ингээд secret admirer ингээл нууцаар ингээл таныг бодоолж гэх юм уу. Ямар ч үйлдэл хийхгүй мөрчлөө ингээл нууцаар ингээл одоо хөвж яхтаа нэг бодоолтой ингээл нэг юм хийцгүй байхдаа нэг таны талаар бодоолч гэх юм уу. Нэг тийм энерги гарч ирээд нэг юм үйлдэл хийн гэхээс илүү ингээд дотроо бодоод байх нь илүү тухтай байгаа ийм үний энерги бол гарч ирж байна. Магадгүй энэ хүн ингээд танд яг чин сэтгэлээсээ хайртай эсвэл хайргүй гэдгээ ингээд ялгаж салгаж чадахгүй хүн бас байж болно. Магадгүй энэ харилцаа ингээд энэ хүнд ингээд
ойлгомжгүй санагдаад байгаа байж болно тий ингээд та хоёрыг ингээд нэг тийм ойлгомжтой болох чаах үедээ одоо нэг нэгэндээ чин сэтгэлээ илэрхийлж амжаагүй байх үедээ ч гэх юм уу салцсан одоо холбогдгоо хийсэн байж болно. Эсвэл энэ хүн ингээд хайр гэж юу байдгийг сайн мэдгүй бас хүн байж болно те илүү нөгөө залуу хүн байж болохоор гэж бол хийсэн те. Тэр нэг тийм залхуу хоошоо суусан эго ихтэй би одоо араас нь гүнж гэж юу аах вэ? Би ингээ үйлчлэл хийхгүй зүгээр ингээд дотроо бодоод байж яа гэсэн нэг тийм үний нэр бол гарч ирж байна. Агим дотогшоо нэр шүү. Маш дотогшоо. Даруухан гэх юм уу? Ийм юм байна гэж бол харагдаж байна. Тэгээд яг ингээд өөрийн чин талаар юу бодож байгааг нь хэдлээ одоо илүү юу яа. А яг энэ одоо жинхэнэ дотоод сүнснийх нь бодол яг юу юм те тэр даалд байгаа яг жинхэнэ хүн яг таныг юу гэж боддیں۔ Энэ харилцааг юу гэж бодоод байна? Ямар хүсэлтэй байна гэдгийг үзье. Одоо ингээд хүний эго, бардам зан, эргэлзээ гэдэг энэ бүх зүйлийг аваа ичүүлнэ хүү ер нь яг таны талаар жинхнээсээ юу гэж боддгийм бэ? Тэр үнэнх нь юу юм бэ те жинхэнэ таны сэтгэл нь юу вэ гэдгийг үзье. За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүнийх нь яг жинхэнэ бодол сэтгэл нь юу юм бэ? Яг тэр сөүлнийх нь таны талаарх бодол. Яг жинхэнэ үнэн төрх нь юу юм бэ? Үнэн бодол нь юу юм таны талаарх? Вау. Таны талаарх жинхэнэ бодол мэдрэмж юу вэ? Нуугдчих байгаа бодол. King of Cups. Justice Death. Wow. За эндээс бол айгүй тодорхой мессеж бол гарч ирж байна. Энэ хүн биш дээ. Тэгээ өөрт чинь бол сэтгэл бол байдаг. Одоо юм нэг өөртөө нэг эргэлзээд байгаа. Тэгээ өөрийг чинь гих сэтгэлтэй юм уу, үгүй юм уу? Энэ хүнд би хайртай юм уу, хайргүй юм уу ч гэдэг юм уу? Нэг тийм өөртөө эргэлзсэн ойлгомжгүй тэр байдал бол яг чин сэтгэлийнхаа гүндтэй яг чин үнэндээ бол танд хайртай гэж бол гарч ирж байна. Тэгээд энэ харилцааг бол яг чин зүрх сэтгэлтэй болохоор дуусгахыг хүсэхгүй байгаа. Ийм нэр бол байна. Танд хайртай энэ харилцааг дуусгахгүй байх хүсэлтэй. А гэхдээ энэ хүний хувьд юу болж бүтггүй байгаа юм бэ? Тэг яагаад ингэж өөртөө чинь энэ харилцааг урагшлуулад яагаад ингэж болгож бүтээхгүй байна вэ гэдг юм бол шүү дээ. Энэ хүн таны айгу шүүмжлээс айгаад байгаа байж болохоор харагдаж байна. Тэгэхээр энэ харилцаанд шүү дээ. Айгу магадгүй та энэ хүнээс айгу ихч байж болно. Эсвэл одоо насаар ихч биш маа гэхэд одоо таны тэр туршлага те таны өөрийгөө авч яваа байдал гэдэг юм уу энэ хүнээс айгу илүү байгаад ээж болно. Одоо мөн санхүү ажил карьер би авч явж байгаа байдалтай илүү одоо энэ хүнээс хөөхөн сайханж гэдэг юм уу те энэ хүнд нэг тийм дутуугийн мэдрэмж өгөөд байгаа. Тийм бол харагдаж байна. Өөрийгөө айгу голоод байгаа энерги. Энэ зүйл дээр энэ хүн чинь айгу төвлөрчөө айгу өөрийгөө голоод доош нэгээд байгаа ийм хүний мэдрэмж бол байна. Тэгэхээр угаасаа өмнө хэдлээ үзсэн те нэг тийм зүгээр л байж ингээл дотроо л хайрлаад байж яа гэсэн нэг тийм энергитэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг ингээд танд өөрчлөн гаргаж хэлээд яг өөрөг чинь сонгоод өөрөг чинь төлөө ингээд хичээгээд явлаа гэхэд эзэн нэгэн цагт та энэ хүнийг орхио явчих боломжтой те одоо өөрт нь хит төгс өөрт нь хит гоё одоо байгаад байгаа учраас те одоо ингээд өөрийгөө ингээд өөртөө чинь харьцуулаад үзэхэд тохиромжгүй хүн гэж бол хараад ээж болохоор тийм юм айгу тодорхой гарч ирж байна. Айгу өөрийгөө голоод байгаа энерги. Тийм болохоор энэ хүн чинь ингээ алсаас те таныг бодоод байгаа боловч ямар ч үйлдэл хийхгүй нэг тийм хоошоо суусан гунсан гутарсан те энэ хүнд угаасаа би тохирохгүй бит хоёр ингээд нэг болж бүтггүй нэ гэд ийм юм яваад байна. Тэгээ энэ дээр бас амар тодорхой энэ мессеж бол үнэхээр тодорхой гарч ирсэн байна. Илэрхийлж чадахгүй байгаа тэр сэтгэлтэй таныг бүр ингээд нууцхан бишрээд байгаа тийм нэг сэтгэл бол байна. Тэгээ биширж гинэ гэдэг чинь те одоо өөрөөс нь илүү одоо бид нар чинь нэг тийм өөрөөс нь илүү од хүн нэгтэй эсвэл одоо юу гэдгийг тиймэрхүү хүмүүсийг маш их биширж ингээд шүтдгийг штэ те баг тийм. Энэ үнээс бол тийм гарч ирж байна. Өөрөг чинь бол одоо тэнгэрээ өөрөө болохоор одоо газрын битгч нэг тийм юм бол энэ хүн бол мэдрээд байна. Өөрийгөө айгу голоод байна. Тэгээд өөрөн чинь одоо ингээд хүлээлт айгу өндөр өст байж болохоор байна. Одоо магадгүй та харилцаатай байх үедээ би болохоор хүнээс ийм юм хүсдэг те эр хүмүүнийг одоо юу гэдгийг
ийм хүн байгаасаа гэж хүсдэг. За магадгүй одоо эрэгтэй хүмүүс маань үзэж байгаа л та бүхэн эмэгтэй хүнийг одоо ийм байгаасаа гэж хүсдэг гэдэг айгүй юм нэг тодорхой том шаардлагуудыг энэ төр тавьсан байж болно. Эсвэл энэ хүн чинь тэгээд өөрөө мэдэрсэн байж болно. Тэ та хэлээгүй ч гэсэндээ өөрийгөө тань тохирох хүн бишээ гэдгийг нэг тийм мэдэрсэн юм шиг. Тийм юм бол харагдчихин шүү. Тэгэхээр чин сэтгэлдээ бол хайртай одоо өөрийг чинь гих сэтгэлтэй маш гүн гүнзгий мэдрэмж бол байдаг. Дуусахыг хүсэхгүй байгаа. Гэхдээ өөрийгөө голж байна. Таны урт хугацааны хамтрагч бишээ тий. Тантай ингэж болж бүтэх хүн би бол бишээ гэд бүр ингэж одоо хүлээ авсан байх юм уу? Энэ харилцааны төлөө ингэж хичээгээд ч тэг намайг орхичин дооч юм намайг тоохгүй дээ тий. Надтай урт юм харахгүй дээ. Яагаад тэгэхээр би ингэж одоо гэр бүлийг авч явах хэмжээний хүн биш одоо мөнгө төгрөг муутай тий. Залхуу хойрох ч гэдэг юм ингээд маш их тийм өөрийгөө галж байгаа агуу тэгж жоохон өсөрг гэдэг юм уу өөрийгөө үнэлэх үнэлэмж жоохон муутай хүн байна гэж бол харагдаж байна. Магадгүй яг ингээд энэ хүн өөр харилцаан дээр ч өөр хүнтэй бол окей тийм биш байж болно. Яг таны хувьд таны энэ харилцаан дээр бол та хит өөрт нь гоёдоод байгаа. Эсвэл одоо таны хүлээлт маш өндөр байгаа гэдэг ч гэх юм уу. Ийм зүйл бол харагдаж байна. Жоохон өөрийгөө голж байгаа мэдрэмж байна шүү. За тэгээд хэдүүлээ одоо нэмэлтээр болохоор та энэ үн рүү төрүүлж холбоо бариул юу нь яхаар юм те та хоёр эвлэрх юм уу эсвэл дэм юу те. За хоёрт нь болохоор энэ хүнд тань руу одоо эргэж ирэх бодол байна уу те ойрын нэг сартаа тань руу одоо энэ мэдрэмжүүд нь алга болоод одоо тань руу холбогдож эргэж ирэх үү гэдгийг үзэн. Тэгээ гуравт нь та хоёрын энэ өөр нь холбоо чинь харийн холбоо бүрэн дуусна уу эсвэл төр зургийн салалт юм уу те та хоёрт одоо илүү ирээдүй байна уу гэдгийг харж өгнө үү. За тэгээд уншлагын юм болоо баярлаа баяртай. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн маань тавтай аймаарэл та бүхэн энэ үзрийг сонгосон. За тэгээд мессеж ин харъя. За чиний харилцаа ингээд гүнзгийрэх гэж байна те нэг нэгнтэйгээ илүү татнасах гэж байна. Энэ харилцаа чинь ингээд илүү өөрчлөгдөх гэж байна гэдэг чинь тэгээ хайр бүхнийг ялдаг юм аа гэдэг чинь. Тэгэхээр одоо салсан хүмүүсийг үзэж байгаа учраас энэ харилцаа таныг маш хөөрчилсөн, энэ хайрыг одоо мэдэрснээрээ те та энэ хайртай уулзснараа маш хөөрчлөгдсөн байж болно. Эсвэл одоо энэ харилцаанд аягүй их давж гарах хэвээр асуудлууд гэдэг юм уу те гарч ирсэн байж шалнаа. Нэг нэгэндээ маш их хайртай боловч асуудлууд бас гарч ирсэн байж болно. За тэгээд хэдүүлээ юу яа. Одоо хэдүүлээ таны үзүүлж байгаа хүн чинь юу н одоогийн байдлаар ямар байгаа юм те. Таны үзүүлж байгаа хүний энергийн хэтлээ үзье. Яг одоо байгаа байдал нь ямар вэ вэ? Ажилдаа төвлөрч байна уу? Эсвэл ганцаардаж байна уу те? Ер нь юу болж байна гэдгийг үзье. Яг тэгэхээр энэ хүнтэйгээ харилцаагүй байгаа учраас яг одоос ямар байдалтай байгааг нь мэдхийг хүсэж байгаа ах. За таны үзүүлж буй хүнтэй манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн яг одоо ямар байдалтай байна вэ? Түүний байгаа байдал. За маш сэтгэл хангалуун бус энерги бол гарч ирж байна. Тэгээд энэ үний хувьд бол шүү дээ. Одоо яг ингээд амьдралдаа одоо яг энэ одоо байгаа байдал нь бол маш сэтгэл хангалуун буус нэг тийм залхуутай ээж гэх юм уу нэг тийм энерги бол гарч ирж байгаа. Жоохон амьдралаас залхсан, юу ч хийх хүсэлгүй, жоохон хойшоо суусан, ихтгэл найдвар, урам зориг гэдэг зүйл айгу багтай хүн харагдаж байна. Яг одоо бол жоохон унтарсан энергитэй байгаа хүн гэж бол хэлэхээрээ. Аливаа зүйлдтэй одоо эн чинь яг ерөнхий байдлыг хэлээ уншиж байгаа учраас яадаг ч гэсэн одоогийн байгаа байдал бол айгу таагүй. Тэгэл одоо юу гэдэг юм бэ? Нэг Азиуданд найцсан те амьдралд одоо юу ч болвол болохгүй тэгээ болдгоороо болохгүй гэд нэг тийм байдгаараа байгаа те одоо өөртөө өөрчлөлт хийх хүсэлгүй жоохон юм нэг амралтын байдалтай ч гэх юм уу магадгүй одоо нэг тийм юу ч их хүсэлгүй байгаа учраас илүү тэгээд ийм хойшоо суусан налайсан тэгээд тийм байдалтай байна гэсэн зүйл бол харагж ин жоохон юугүй одоо ингээд үгүй тэгээд ажил амьдрал алаад үгүй гэсэн энерги бол байхгүй жоохон одоогийн байгаа нөхцөл байдал нь гэдэг юм айгу сэтгэл хангалуун бус өөрт нь бол таатай юм бол харагдахгүй юм жоохон аз жаргалгүй байгаа хүний энерги байна.
гэж бол хэлэхээр байна. За одоо хэдүүлээ таны талаар юу гэж бодож байгаа гэдгийг үзье. За манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхны талаар юу гэж бодож байна. Хангтмэн за. Манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн 3 дугаар группийнхны юу гэж бодож байна вэ? За манай 3 дугаар групп за. Вау. За энэ хүн юу нэг таны талаар бодож байна. Та л юу энэ хүнийхээ хөрхий амьдралынхаа яг одоо энэ хүний хувьд жоохон нэг тийм ямар ч юм амьдрах хүсэлгүй ч гэдэг юм жоохон нэг тийм өөдсөн, залхсан шинэ юм хийх хүсэлгүй те жоохон юм хоошоо суусан энерги бол гарч ирээдсэн. Тэгээд таны талаарх бодол гэдэг юм бол энэ хүнийг таны талаарх бодол одоо амьдруулж байгаа гэх юм уу? Тийж бол харагдаж байна. Тэгээд энэ хүн бол энэ харилцааг дууссан гэж бол огт харахгүй байна. Ингээд нэг юм магадгүй энэ харилцаа айгүй юм тодорхойгүй харилцаа гэж болно. Одоо situation shift яваад байгаа тий. Ямар нэг левел хариулагдахгүй, ямар нэг ингээд хоёр одоо нэгэндээ ингэж commitment олоогүй нэг тийм орж гарсан харилцаа энэ төр гэж болно тий. Нэг ингээл өөр хүнтэй уулзч байгаа юм тань руу бичдэг ч юм. Магадгүй жоохон нэг тийм тодорхойгүй харилцаанд байсан хүний та үзүүлж иж болохоор харагдаж байна. Тэгээд энэ хүн бол яадаг ч гэсэн одоогоор ингээд энэ харилцаа бол угаасаа дууссан гэж бол харахгүй байна. Магадгүй энэ хүн чинь ингээд танд юм тодорхойгүй дуусаагүй мэддэхгүй ингээд шууд таныг синдээ төрхсөн энэ төр гэж болно. Тийм ингээд хариу мэрэ бичихгүй өөрөө алга болсон хүн бас байж болно. Тэгэхээр энэ хүний хувьд бол ирээдүй байгаа гэдэг ч юм уу бичих сонирхолтой одоо төхрөөнд бүрдсэн нэг өдрөө ингээд бичих хүсэлтэй гэдэг юм уу нэг тийм бол харагдаж байна. Тэгээд энэ харилцааг бол хараахан дуусаагүй гэж бол хараад байна. Дотроо л дуусгаагүй. Тэгэд энэ хүнд бол тантай холбогдох хүсэл, ярилцах хүсэлтэй одоо энэ харилцааг ингээд шинээр шинжлэх хүсэл гэдэг юм уу иймэрхүү зүйл бол байгаа. Дотроос нь ингээд хүсэл, сонирхол иймэрхүү зүйл яг одоо бол ингээд буцалж ийна тий. Энэ харилцааг угаасаа дуусаагүй гэдгийг бол мэдрээд байгаа юм хүний нэр бол гарч ийн. Тэгээд яг нэг л юм нэг тийм болж өгөхгүй байна да. Жохон хөнгөн энерги бол гарч ирээд байна. Яг хайр гэхэд та хоёр тэгтлээ бас гүнзгийрээгүй хүмүүс ээжж болно. Эсвэл энэ аюу тийм хүчтэй дурлал байх боломжтой харагдчих. Энэ дээрээс ингээд юм гал асж байгаа зүрхний зураг байсан тий. Айгуу догтлол жоохон бас токсик байдал энэ төрөөс байж болно. Тэгээ нэг амар их одоо хамтдаа гоё сайхан байж байгаад нэг амар муудаа салтагч юм уу те. Айгуу нэг тийм хувьс хийсэн энерги бол байгаад байгаа л та харагдаж байна. Одоо юм доктортой энерги бол биш. Тэгээд ингээд та хоёроос олон удаа ингээд нэг харилцаатай байгаа л нэг харилцаагүй болоолт ингээд нэг нэгээс индэд анаа ч юм уу ингээд айгу олон удаа ингэж хамтдаа одоо ийм циклд явсан байж биш болохоор харагдаж ин жоох юм докторгүй энерги бол энэ хүнээс гараад байна тий. Ер нь та хоёрын энэ харилцааны энерги бол нэлээ тодорхойгүй харилцаа л гэж болохоор байна. За одоо хэдүүлээ юу яа? Энэ үний яг жинхэнэ тэр дотоод одоо сүнснээс нь одоо мэдэрч байгаа мэдрэмж юу юм те яг тэр эго мего энэ айдас тэгэл ийм одоо янз бүрийн бартам зан нийтэрээ бүх юм байхгүй те яг чин үнэн нүцгэн үнэн юу юм бэ? Тэрийг харъя энэ хүн яг чин сэтгэл те таны гих яг тэр нэгэн одоо үнэн сэтгэл нь юу юм бэ? Тантай юу юуг харж байгаа юм те? 3 дугаар группийнхны үзүүлж буй хүнийх нь чин сэтгэл юу юм бэ? Чин үнэн сэтгэл нь юу вэ? Тэр талд байдаг чин үнэн сэтгэл. Манай 3 дугаар группийнхны чин үнэн сэтгэл заа. 3 дугаар группийнхны чин үнэн сэтгэл нь юу вэ?
За айгуу тодорхой гарч ирж байна. Энэ хүнээс нэг ийм гарч ирж байна. Хайранд итгэх итгэлгүй жоохон плеер энерги бол гарч ирж байна тий. Нэг тиймэрхүү залуучууд идэв штэ. Яг ингээ чин сэтгэлээ хүнд ингээ илэрхийлэхгүй тий ингээ жоохон хүнээр тоглоод яваад байгаа ч юм шиг. Яг эцсийн дүндээ ийм хүмүүс нөгөө хайранд итгэдэггүй учраас ч гэдэг юм өөрийнхөө тэр мэдрэмжийг тий дараад тэгээд бас хүнд итгэдэггүй тий хайранд итгэдэггүй учраас шархлах вэ гэсэн одоо бодлоосоо болоод одоо яг ийм хүнтэй харилцаа удаа үүсгэж чадахгүй тий ингээд өөрийгөө орхиочих, хаягчих, одоо шаналлах үеч гэдэг юм уу тий өөрийг нь хуурчих гэсэн айдсаасаа болоод ингээд юм цухтаагаад яваад байдаг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүний хувьд бол яг л нэг тийм хайранд аягүй айцтай, итгэлгүй энергитэй хүн байна гэж бол харагдаж байна. Тэгээд яг чин сэтгэлийнхаа гүн дэжтэй тий таныг амар сайн мэдэрдэг, тантай холбоо байдаг гэдгийг бол мэддэг. Six of Cups гарч ирж байна. Танаас аягүй нэг тийм татан халуунлаа хайрын яг жинхэнэ тэр нэг хайрын мэдрэмжийг бол дотроо мэдэрдэг. Гэтэ ингээд тэрнээс айдаг гэх юм уу? Худлаа байх үе. Өөрийг нь орхичих үе. Энэ харилцаанаа шаналлах үе. Ганцаардах үе тий араасаа ингээд одоо утгалуулах үе. Юу гэмэрч вэ? Хуурдах үе. Ийм зүйл бол байна. Тэгэхээр энэ үний хувьд нөгөө бага насндаа авсан драма тий гэр бүлийн одоо араар тавилт хууралтыг мэдэрсэн хүн байж болно. Эсвэл өөрөө одоо том болоод тий хайранд ингээд амар хит итгээд яг жинхэнэ хайраа гэж бодсон хүн нь энэ хүнийг араар нь тавьсан ч юм уу. Маш их тийм нэг жоохон хүний сэтгэл жинхэнэ хайр гэдэг зүйлд итгэх итгэлгүй болсон айцтай хүн байна гэж болохоор байна. Орхихдахгүй гэсэн нэг тийм айдас хаягдахгүй. Хайрын талаа итгэлгүй байна гэж болохоор байна. Хүүтэн гэдэг юм уу зүрх сэтгэл нь маш шарахтай. Учираас ингэж шархалсны оронд хуваач гэд тэ өөрийнхөө яг авъя гэсэн зүйлээ аваад одоо тэр мэдрэмжийг аваад тэгээд гомдохгүй тулд тэ хүн таягдахгүй тулд юм урт хугацааны харилцаанд орохгүй ингээ хөнгөн ингээд явсан хамаагүй дээр гэсэн нэг тийм үзэл бодолтой харагдаж байна. Чин сэтгэлийн гүнд бол чин сэтгэл нь айгүй гэмтсэн хүн байна гэж болохоор байна. Тэгээд айгүй хөөрхөн стар үзэр гарч ирж байна л да. Яг юм өөрийг нь эдгэх хүнийг хайгаад байгаа гэх юм уу? Яг ингээд ийм жоохон сэтгэлийн асуудалтай те хайранд итгэлгүй шарахтай ийм хүн байгаа учраас араахан эдгэж чадаагүй те асуудалтай байгаад байна. Тэгэхээр өөрийг нь яг нэг тийм эдгэх хүнийг энэ хүн хайж байгаа. Эдгэрхийг хүсэж байгаа. Жинхэнэ хайрыг үнэхээр одоо мэдэрхийхтэй яг тэр чин сэтгэлийнхаа гүнд хайранд итгэдэг. Тэгээ тэрийг мэдэрхийг айгүй хүсдэг. Дотроо л яг нөгөө хүүхэд байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хүний нөгөө inner child буюу яг тэр дотоод хүүхэд нь жоохон гэмтэлтэй гэж болно. Энэ нь илүү нөгөө бага наснаас авсан trauma. Гэр бүлийн асуудал байх айгүй боломжтой харагдаад байна. Гэр бүл нь айгүй салж исэн, өөрийг нь багт нь орхиж исэн ч юм уу те. Айгүй нөгөө хүнд ингэж attachment болж чадахгүй, өөрийгөө айгүй ингэж одоо зүрхээ хаадаг гэх юм уу? Итгэж чадахгүй ингээд урт харилцаанд ингээд явж чадахгүй, жоохон юм гүйсэн те юм орж гарсан токсик динамикт байгаад байгаа те. Тэрийг ингээд нудаалт ухамсараараа хийгээд байгаа те. Одоо санаандгүй л ингээд цаанаасаа ингээд яваад байгаа хүн байж болохоор энэ нэлээд тийм сэтгэл зүйн асуудалтай байна гэж бол би бол хэлэхээр байна. Энэ хүнд ингэж тийм эдгэрэх шаардлага бол байна тий. Жинхэнэ юм хайрыг мэдэрч чадаагүй өсөөгүй хүн байна гэж бол хэлэхээр байна. Чин сэтгэл бол айгу гэмтэлтэй ийм хүн байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг ийм гэмтэлтэй одоо хэцүү байгаа тий өөрийгөө ингээд оюун бодол тэр мэдрэмжүүдээрээ одоо асуудлуудаараа ингээд өөрийгөө хөмцөн байгаа хайр сэтгэл ингээд бүр итгэлгүй майцтай болцсон байгаа ийм энергитэй хүнийг одоо өөртөө итгүүлж тий өөрийнхөө хайрыг ингэж ойлгуулж энэ хүнийг эдгэхэд нэлээд цаг орох юм болов уу гэж бол хэлэхээр та бас нэлээд бас ингэж энэ хүний араас гүйсэн байж болно тий энэ хүнд айгүй хайртай учраас энэ хүнээс авах мэдрэмж чинь айгүй гоё учраас энэ хүнийг ингэж одоо эдгэх гэж тий
хамтдаа ингээд болж бүтгэж таны зүгээс бас маш их хичээл зүтгэл гарсан байж болно. Тэгээд энэ хүн жоохон идэгж харахаа амжаагүй байна. Асуудлууд бол байгаад байна гэж бол харагдаж байна. Өөрийгөө ингээд айгүй хязгаарлаад байгаа байхгүй юу? Тэгэхээр илүү нөгөө харилцаанд бол бэлэн биш хүн. Тийм л юм айгүй тодорхой. Чин сэтгэлэнч дээр одоо яг үнэн байгаа байдлынч дээр те харилцаанд бол бэлэн биш хүн. Асар их зүйлийг одоо энэ хүн ойлгож хайрыг маш сайн одоо юу гэдгийг мэдэрч те эдгэрснийхаа дараа л энэ хүн харилцаанд таны хүсэж байгаа тэр уртын харилцаач гэдэг юм уу те энэ одоо хайр сэтгэлийн харилцаанд эрүүлэр одоо оролцож чадна гэсэн үг. Тэгэхээр жоохон эрүүл бус харилцаанд энэ хүн татагддаг. Тэгээд одоо орж байгаа хүмүүстэй ч гэсэн ингээд эрүүл бус хандлагаар хандаад те ийм татаж түлхээд push and pull гэдэг штэ те ингээд нэг ингээл таалагдаад байгаа юм шиг нэг бол ингээл гараа авчдаг те нэг юм ойлгомжгүй ийм зүйлдээ донтцсон, ийм зүйлдээ одоо ийм зүйлийг одоо зүгээр гэж хараад байна те. Нэг тийм хүн байна шүү. Асуудалтай энерги гэж хэлэхээр байна. За тэгээд нэмэлтээр болохоор та энэ хүн рүү төрүүлж холбоо ирүүл юу яах юм бэ гэдгийг үзнэ. За тэгээд энэ хүн юу эргэж ирэх бодол байна уу те тань руу ингээ ойрын хугацаанд холбогдох уу, та хоёрын ирээдүй юу ямар шүү юм гэдгийг харна. Тэгээд та хоёрын энэ юу холбоо те энэ харилцаа холбоо чинь бүрэн ингээ дуусч байгаа юм уу эсвэл энэ одоо холбоогүй байдал чинь төр зурах юм уу те та хоёрт үргэлжлэх ёстой тийм зүйл байна уу одоо сүнсний гэрээч гэдэг юм уу тийм зүйл байгаа юу гэдгийг үзэж өгнө. За тэгээд уншлагын юм болоо баярлаа.